Hey юу эцэн залуусаа New Sack in the House тэгээд 2025 оны хамгийн ихний базаа эхлэхэд бэлэн боллоо. За 2-7 хоногийн турш базаа бичлэг хийгээгүй болохоор энэ удаагийн базаанд ерөнхийдөө бол те 2-7 хоногийн үйл явдлыг бол зэрэг бол базж ярих болно. Гиснээс би нэр нөгөө микнийхээ фильтрийг авсан байгаа та бүхэн анзаарж байгаа бол те. Тэгэхгүй бол нөгөө үсний өнгөтэй адилхан байна гэдэг. Намайг чи үсээр чи фильтр хийсэн байна гэд нэг доромжилсан комент доромжлохын жаашин дээ зүгээр ингээ хошигноо жоохон мем яваадсан. Спорт сонирхогч залуусаа та бүхэн Melbet-д New Sack 111 гэсэн промо кодоор бүртгүүлээд анхны депозиттоо 100% бонусыг аваарай. Энэ бол Melbet. Олон юмрээд яхаа эхний сэдвтэ орцгоё. За эхний сэдв бол Б тамир хойд авт холбогдож байгаа. Та бүхний зарим нь харсан баха тэгээ Америкт ерөөхдөө шинэ он гэдэг ивентийг бол Б тамир хойд ав Набагийн залуу байсан. Тэгээд мөн амарчин жүжигчин хулан Дона гэд эдгээр залуусын төлөөлөл бол Америкт ингэж шинэ он гэд хийгээд явсан шүү дээ. Хэд хотуудаар бол аялын тоглолт маягийн зүйл. Харин тэр шинэ он шинэ жил гэдэг ивентийн хамгийн онцлог уран бүтээлчд бол яа харахгүй Matthew Records-ийн хоёр артист байсан. За Б тамир хойд авнар бол Америкт ерөөсөө ингэж тайзан дээр те ерөөсөө ингэж тайзан дээр дуулж үзээгүй байж байгаад хамгийн анхны тайз нь бол энэ болсон. Амар олон хойд амнарын одоо тайзан дээр гарч байгаа те перформанс тэр хоолоо ерөнхийдөө бол амдэр бас ерөнхийдөө тун дайжгүй дуулж ийн гэж миний бодлоор дүгнэлт хийсэн. Ихэвчлэн маш олон артистууд бол одоогийн байдлаар яг нэмэхээр явдаг. За энэ бүхний эсрэг бол те яг өмнөх дугаар дээр ярьсанчлан жаа хоол ганцаараа зогсдог. Жишээ нь одоо ингээл зарим студид бичүүлсэн хүмүүсийн хоол нь яг ингээд бодтөрөд болох нэг ондоо байгаа гэдэг шүү дээ те. За тамирын хоол ерөөсөө нэг тэгж санагдаагүй. Ерөнхийдөө яг л нэг тийм өөрийнх нь хоол бол байсан нэг тийм угаасаа айхтар автотун өнтер хэрэгэлдэг болохоор. За яг энэ сэдвтэ уялдуулаад ярихад шууд BX ахтай холбогдож байгаа. За BX ахын хувьд бол те 2024 онд өнгөрсөн 2024 онд бол тоглолт хийн гээл ерөнхийдөө бол те 6 7 сар 8 сар маш олон хүмүүсийн хүлээлтэнд байсан. Гэхдээ яг тэр грей контракт ч юм уу те ингээд янз бүрийн зүйл дээрээс ингээд болоогүй үндсэн дээрээс бол BX-ийн тоглолт бол ингээд цуцлагдсан. Харин BX ахын хувьд одоо хүртэл уран бүтээлээсээ ерөөсөө холдоогүй бас ерөөсөө уран бүтээлээсээ ерөөсөө ингэж нэг юм гажуудаагүй гэх юм уу те уран бүтээлийн стил хийсээр байгаа стил ингээд дуу муугаа сонсоод дуу муугаа дуулаад урлагтаа бол ингээд одоо хүртэл хайртай байгаа. Энэ нь юун дээрээс мэдэгдсэн бэ гэхлээр цаашаа Америкийн нэгдсэн улсад те за шинэ жил ч юм уу өөр бусад нэг жижиг сажиг том ивентүүд энэ дээр бол дуулаа яваад байгаа бичлэгүүд нь гараад байгаа шүү. За нэг иймэрхүү бичлэгүүд байна. Oh
За тэгэл энэ бичлэгнээс үзэхэд те за BX-ийн тэр тайзан дээр бие авч явж байгаа. За тэр хөдөлгөөн яг л тэр нэг Old BX те энэ Old BX-ийн бас ерөнхийдөө нэг дүр төрх нь бас хадгалагдсан байлээ шүү. Одоо бол ерөөсөө л нэг зүйл хамгийн их анхаарлыг татна 2025 оны 100. За 100 юу болдог вэ гэхээр мэдээж те стадионы маш том шоунууд болдог. Өнгөрсөн жил бол стадионд маш олон тоглолт болсон. Та бүхэн мэдж байгаа. Бараг л Монголын бүх өвжийн нар те рэперүүд бол өөрсдөө тоглолтыг хийж гисэн үтцээ. Rocket Bay, Big G гэдэг ерөнхийдөө зан гэдэл те бүх өвжинүүд ерөнхийдөө бол тоглолтоо хийж гисэн. Стадионыг хэн дүүргэх вэ гэдэг дээр маш том асуултын хариулт. За мэдээж стадионыг энэ жил дүүргэх бол миний бодлоор баталгаатай хоёр хүн байгаа. Хамгийн бат хоёр хүн бол яхааргүй BX болон Тамирнэр. За эдгээр хоёр залуучуудын хувьд бол мэдээж шууд ингээл за тоглолт хийх үү тэгээ би Монголд ч дуулчих гэхгүй байх. Ерөнхийдөө бол маш олон хүчин зүйлс нөлөөлж байж Тамир болон BX нар бол Монгол тоглолтоо хийх байх. Энэ хоёр залуугийн нэг л тоглолтоо хийх юм бол дүүрэн. За тэгээд ерөнхийдөө BX-ийн хувьд бол хоёр дараалж дүүргэж магадгүй. За Тамирын үед ч гэсэн ерөнхийдөө те хоёр тоглолт хийхэд ерөнхийдөө бол хоёулын баг дүүргэх байх. Гэхдээ эдгээр хоёр залуучууд энэ дээр ч тоглолтоо хийх болов уу гэдэг хамгийн том асуудал байна. Хийвэл мэдээж хамгийн гоё. За дараагийн сэдв бол шууд Б Тамиртай холбогдож байгаа. За Б Тамираа шууд угсруулаад рэпер Гинжинтэй холбогдож байгаа. Угсруулаад. Рэпер Гинжин болон Б Тамир нарын хамтрал ерөнхийдөө бол маш олон хүний анхаарлыг татчихин ялангуяа хипхоп сонирхогч залуусын. За энэ хамтралаа хамгийн анх яаж ерөнхийдөө те ингэж олон нийтэд зарим хүмүүстэй мэдэгдсэн бэ гэхлээр рэпер Гинжин өөрийнхөө Instagram утсандаа нэг иймэрхүү стори хийсэн юм аа. За хуулихгүй ч илүү шат отос болшолон өрмөнгө олон хоруу хумсаа зөөл ингийн цагаан цуулга бодол чамд дийлөө зохис clean white tees fresh бахан чухал бандор бадантай бишэт single more пацануудын ирүү амгэд бахны гатан муу барбершоп тамги багта толохой декор амзэн гитар дээр хитэн гай тоглос доктор спикер шур I'm machen der roter Pino hat schon das Sampelegren auch in der One Night die get Kasper am der Ton die für Kassel der Shopching mit der Hassel Facebook der Pastor gibt der Mass. За саяны 40 секундыг сонсоход бол энэ дууны хийц, за энэ дууны чанар, энэ дууны лайнууд ч юм уу те. Ерөнхийдөө шууд энэ дууны чанар шууд мэдэгдэж байгаа байхгүй. Мэдгүй л миний хувьд бол үнэхээр галзуу шийд болох юм шиг санагдаад байгаа. Угаасаа л нэрнээсээ Б Тамир болон рэпер Гинжинэр хоорондоо хамтарсан гэдэг нь одоо маш том нэрс шүү дээ. Угаасаа ойлгомжтой. Б Тамир болон Гинжинэр хамтарч ийн гэдэг нь миний бодлоор бол маш том тийм анхаарлаг гэх юм уу те нэг тийм айгуу тийм сонирхолтой санагдаж байна. Маш сонирхолтой. Яагаад сонирхолтой вэ гэхлээр Б Тамир болон Гинжинэр ч хоорондоо ерөнхийдөө нэг тийм биф маягийн зүйлтэй байсан шүү дээ. Одоо миний санаад байгаагаар. Тэгээд бас нэмээд хэлэхэд Б Гинжин гэж энэ дууг тойрсон бас нэг яриа гэх юм уу бас нэг тиймэрхүү зүйл байгаа нь бол Б Тамир болон Гинжинэрийн хамтрал бол за ерөнхийдөө нэг жилээс 2 жилийн өмнө аль хэдийн гарчсан байсан дуу. Одоо тэгээд яг үнэндээ ингээд цацах гад ингээд хичээж байгаа ч юм уу те нэг иймэрхүү ажил өрнөж байгаа гэсэн иймэрхүү мэдээллүүд бол ингээд яваад байгаа. Гэхдээ мэдээж энэ дуу нь бол хизээ бүтсэн байна уу? 1 жилийн өмнө нөө 2 жилийн өмнө нөө хамаагүй бүтсэн бол бүтсэн. Тэгээд одоо хэдүүлээ цацагдахын л хүлээ сонсогчд бид нар Б Тамир болон рэпер Гинжин гэсэн 2025 оны эхлэлийг үнэхээр халуухан тавих болтой. За дараагийн сэдв бол шууд энэ сэдвтээ шууд уялдуулж байгаа. Ахаал ингээд уялдуулаад те ерөнхийдөө ингээд нэг иймэрхүү болчиход байгаа шүү дээ. За энэ нь юу гэхээр рэпер Гинжинтэй холбогдож байгаа. За рэпер Гинжин бол оны сүүлд өөрийнхөө уур бүхэндийг бол яхаарахгүй үлдээсэн. Тэгээд өөрийнхөө фэнүүдтэйгээ ч юм уу эсвэл өөрийнхөө зарим үзэн ядагч нартай маш том маргааныг хийсэн. Өөрийнхөө Instagram story-гоор би нэг Тайваны продюсер, Тайваны girl band-ийн одоо нэг ахлагч охинтой хамт туулж байгаа байхгүй юу? Тэгээ HUR Plus гэдэг хамт. Тэр бол одоо Тайваныхаа Blackpink гэсэн үг зэрэг та нарт тэгж хэлэх бол тэгж ойлгох. Хамгийн том хамтлаг гэсэн үг ерөнхийдөө. Тэгэл ингээд хамтраал ингээд дуу гэл тэндээ Taiwan my second home гэж хэлж байгаа байхгүй юу? Тайван миний хоёр дахь гэрээ. Угаасаа тийм би Тайван тайртай, Тайван сургууль төгссөн. Тэгэл Taiwan my second home гэж хэлээд Taiwan my second home шаажин гэдэг зүгээр нэг 18-19 хүс юм уу нэг тэнэг бацаа охин зүгээр тийм зүгээр надад уншлаад бичиж байгаа байхгүй. Миний дүү чи бөксөө арчиж сурсан уу? Тэгээ дээрээс нь бас тэгэл тэн дээр одоо би бас why time I walk гэхгүй. Тэр нь болохоор одоо MC Hot Dog гэдэг одоо бас Тайваны одоо яг л одоо бүх цаг үеийн гэх юм уу хамгийн алдартай рэпер MC Hot Dog гэдэг рэперийн хамгийн алдартай дуу нь why time гэдэг дууд байхгүй. Тэрнээс би одоо референс болгож AKA зарим хүмүүсийн хулгай хийж би тэр why time гэж ашиглаж байгаа байхгүй. Тэгэнгүүт time гэдэг нь болохоор ерөнхийдөө за тийм нэг тайлбарч ерөнхийдөө ингээд тэр дууны ишлэл авч албарт гэж байгаа. Тэгэнгүүт хүмүүсүүд тэрэн дээр хятадаар дууллаа.
эргэнштэй соёл зайлаарч сэжиг бай мижиг байж гэж шиг. Тэр POV гэдэг тэр хамтлагийн охин гэдэг юм тавихта тэр дууны талаар нэг рил тавихта POV point of view гэж байгаа шүү дээ. Your favorite Mongolian rapper rapping in Chinese гэдэг. POV гэдэг чинь point of view. Яг тэр гэсэн үг биш, зүгээр л нэг юм нэг өнцөг гэсэн үг. Одоо point of view гэж яг тийм өнцгөр харуул гэдэг чинь одоо юу мэрчэнтэй. За авчирсан хүн болгоны яг жихнээсээ favorite rapper гэж намайг хэлээгүй нэгт. Тэр миний пост биш, тэр өөр гадаад хүний тэгж бичиж тавьсан пост. Би хинэж би бүх амтны favorite, би та бүгдний favorite гэж хэлээгүй. Тэгээ та нарын favorite баймаар ч юм. Та нарын favorite чинь G Descent, Цэцэ, Ванкуш, I Stop Lumino, Thunder юм бэ тийм. Хинж байж болно. Би биш байж болно. Окей? Надаа ямар ч хамаагүй. Миний зүгээс хийж чадах юм гэвэл юм үтсэн шүү guys. Юм үтсэн хүн би 3-4 хэлээр ярьдаг. Би за одоо ингээл юм ярих цаашаа гэхдээ гадаадас сургууль төгсөн мөксөн бодосралтай бла герман школ би герман төрсөн окей. Би амар том хүмүүжлтэй хүн дээрэс нь. Надад бити нэг хогийн жижиг сажиг өөрөө тосгоныхаа маа ярьцгаагаад зарим хүмүүсүүд заяа. Хэрэг мэд гэж хэлээ. Товчондоо хэрэг мэд. Би чиний зэндаа биш. Ялангуяа тэр нэг 18 9 сурс юм уу? Бүсээ ач сурс юм уу гэмээр охин. Бити хүмүүс. Би ч арай том юм их гээд байгаа байхгүй юу? Тэгээд англи хэл дээр дуу юм гол. Монгол юм байж монголоор дуулаач гэл. Монгол юм байж монголоор дуулаач гэж байгаа тэр хүн бол тэгэл ер нь тэр хүн бол тэгэл лавшаанаас өөр юм мэдж үзээгүй байгаа дөө. Хужаа гэж хужааг үзий яддаг. Тэгсэн мөртлөө мөрөөдөл нь Бээжинд очих. Тэ? Мөрөөдөл нь Бээжинд очиж. Охтуудыгаа хужаануудаа явуултлаа гэж фэйсбүүкээр бичдэм байж өөрөө нь хужаах хүүхэн шалтан хөвтчихэвэл ихнэр юу гэдэг юм бүгдийг мартаа доо гаргаад дайрах тийм хүмүүс байгаа шүү дээ. Хэрэг мэд. За саяны историк ингээ үзлээ. Ерөнхийдөө бол ингээ рэпер Гинжингийн те яг юу хэлэх гээд байгаа. Юуг хэлэх гэж ингэж зориод байгаа юм бэ гэдгийг ерөнхийдөө бол маш сайн ойлгож байна миний хувьд. Угаасаа ингээд яг юу хэлэх гээд байгааг нь залуучууд ч гэсэн ерөнхийдөө бол ойлгож байгаа. Историк нь үтсэн. Түрүүн бас ингээ рэпер Гинжингийн яриан дээр дурдагдлаа л да. Энэ юу гэхээр за би айгуу тийм том хараатай те. Айгуу тийм том юм уг нь хийх гээд том юм зорьсон байгаа байхгүй гэдэг нэг тиймэрхүү юм ярьж тийм үү. Тэгэнгүүт рэпер Гинжингийн уурыг бол нэг тийм 17 настай тэг бүксээ арьсан сураагүй нэг охин одоо уурлуулсан байж тээ тий. Окей мэдээж хүн одоо юу хэлэх гээд яах гэдэг бас нэг сторигоор илэрхийллэг байх уу. Гэхдээ учиргүй амар тэрэн дээр нэгтэй одоо ингэж улаан цагаа ингээд яг харангуут нэг тийм айгүй тийм стрессцэн хөмсгөө зангидсан энэ зүйлээр асар их одоо ач холбогдол өгсөн харагдаж байна л та. Үнэхээр яг өөрийнхөө хийсэнчлэн айгүй тийм том зүйлийг зорьцсон тий том зүйлийг харцсан. За тийм байгаа юм бол үнэхээр ингээд хараа айгүй том байгаа юм бол ийм жижиг сажиг тий иймэрхүү зүйлсүүдийг бол ерөөсө тоогоод иймэрхүү зүйлсүүдэд бол нэг өөрийнхөө энергийг ерөөсө зарцуулж хэрэггүй байхаа. Харин тэр өөрийнхөө энерги тэр бүх өөрийнхөө инерцийг бол тий яг энэ зорьцсон байгаа энд нэг том байгаад байгаа шүү дээ. Ишгээл зориулсан дээр баг. Би гэж яах нөгөө хэлсэн байдаг шүү дээ. Сарлуу ноход хуцалдахаас сар нохоо руу хуцахгүй. Тэр бол бүр асар өнөөх шүү дээ. Нэг иймэрхүү л байна. Тэгээд рэпер Гинжиг ерөнхийдөө ахиж нэг өөрийнхөө тэ үзэн ядагч ч юм уу янз бүрийн хүмүүстэй бол ахиж нэг айхтар тийм хэрүүл хийхгүй байхаа. Яг тэр нөгөө зорьсон харцсан байгаа тэр том зорилго руугаа л анхаарсан дээр баг. Иймэрхүү жижиг сажиг асуудлыг огт тоогод хэрэггүй байхаа. За дараагийн сэдэв бол Gang Bey хамтлагтай холбогдож байгаа. Тэгээд Gang Bey хамтлагт тэ 2024 оны ихээр бол цаа хоёр чинь таарсан. За тэгээд хоорондоо бифэлсэн. За баянаа олон локинер хоорондоо одоо нийлсэн гэхин цаашаа энэ ерөөхдөө бол хоорондоо ингэж нийлж явжсэн гангаа тэнгуут нөгөө талд нэг ганцаараа тэ энд ингээ хоёр энд ганц нэг иймэрхүү нөхцөл байдалтай юмнууд өрнөсөн шүү дээ хоорондоо би рүүгээ ингээл дээсэлцээл сүүлдээ баянаа ингээ локи руу хүртэл дээсгээл what the fuck энэ бүр яг юм гурвалжин болсон шүү дээ. Миний бодлоор бол эдгээр хоёр залуучууд угаасаа л буцаж нийлэх нь ойлгомжтой байсан цаг хугацааны л асуудал байсан. Гэхдээ хизээл гэдэг асуулт байсан. Gang Bey хамтлагийн гангаа болон баянаа нар өөрсдийнхөө одоо Instagram хуудсан дээр нэг иймэрхүү лайвыг хийсэн. Ман чирээс чинь ярьж байгаа яриа чинь бүр гүйцэд орж ирэхгүй нөө. Сонсдохгүй нөө. Хацаад байна. Ирэхээр нь ярио анда сайн яваад ирээрээ. Шинэ оны мэд бүгдэнд нь шинэ оны мэд 2025 онд Данган баян байх болтугай шинэ оны мэд хүргэцгээе. За шинэ оны мэд хүргэе. Бана. Хацаад байгаа юм бах та. Анда чи давхраатай болоо шатсан. Үгүй сая унтаас ирж та өглөө ажил дуусаад. 5 жил мөлий гоё.
ганц хоёр дуу муу шагаад гоё юм хийх үнээр ингэсэн. За тэгээ яа. Очиж байгаа. За сайн өдөр. За. Оноо сайхан гаргаарай. Окей. За шинэ оны минь донд. За шинэ оны мэд. За. 2024 оны төгсгөл 2025 оны эхлэлтэй. За тэгээд яг энэ сайхан мөчөд тэгээд эдгээр хоёр залуучууд маань хоорондоо эвзүүгээ олоод одоо угаасаа тэгээд тун утахгүй гангбийн дараагийн уран бүтээлүүд бол гараад эхлэх баха. Тэгээд тэрэнд нь бол ерөнхийдөө маш том баяр хүргэе. Тэгээд тун утахгүй бол гангбийн хамтлаг Desto Loki гэдэг дуу гарах баха гэсэн. За тэгээд гангбийн хамтлаг дээр нэг хайхтар олон юм яриад яг хаа shout out to гангбий. Цааш уран бүтээлд нь томоостой амжилтыг хүсье. За дараагийн сэдэв бол хар тас болон снайп нарын тоглолттой холбогдож байгаа. За энэ тоглолт нь гэхээсээ илүү яг энэ бичлэг нь одоо буруу орчуулга нь ерөнхийдөө бол вайрал болсон шүү дээ. Гэхдээ залуусаа энэ бас тухайн ивент компани бас маркетинг гэж болцсохгүй шүү. Энэ орчуулагч юмтай бас те үнэхээр яг амар сайн маркетингтэй хүн ч гэж магадгүй шүү. I collect armor from all around the world and I need traditional Mongolian battle armor for my collection. Гэхдээ Монголд ирээд одоо яг гадаад ийш явахдаа бол Монголын тухай солиог бол түгэнэ л гэж тиймэрхүү утгатай л юм л чинь. Okay, welcome to Mongolia. За энэ тоглолтын хувьд бол нэг хайхтар олон ч хүн үзээгүй, тэгээд нэг хайхтар олон ч хүн мэдээгүй. Одоо ерөнхийдөө нэг тэгсээсээр гаал тэгээд энэ тоглолт бол болоод өндөрлсөн. Мэдээж энэ тоглолтын зохион байгуулагчдад бол ганцхан зүйл нэмж хэлэхэд одоо чинь нэг Тур Боби гэл рэперийг те энэ Snap гэл энэ Тур Боби гэл рэперийг ингэж угтаж авч штэ, үлээж авч штэ те. Нөгөө нь айгүй гоё тэм нэг ач холбогдолтой зүйл хэлсэн чинь орчуулагч чинь тэгэл нэг ингээл нэг таксигээ яаж энэ гэж шал өөр юм ярьснаа тэгээд welcome to Mongolia гээл те. Гадаад орноос Монгол руу ирж байгаа уран бүтээлчтэй тэр хүн одоо уран бүтээлч нь үе өнгөрсөн мөн үү, үе өнгөрөөгүй нөө хамаагүй хамгийн эд үе нь байна уу? Жүжигчин, дуучин, рэпер хинч байсан, хинч ирсэн хамаагүй. Гаднаас ямар нэгэн олонний танил хүн ирэх юм бол хамгийн сайн орчуулагчаа тавьж өгж байгаарай бурхан минь гэж. Тэгэхгүй тэгэл өөдөөс нь баахан гоё яриад ямар нэгэн ач холбогдолтой зүйл нэг айгуу тийм чухал юм яриад ангууд өөдөөс нь нэг тэгэл нэг тиймэрхүү юм ярьж да. Welcome to Mongolia гэдэг бол бас тэгэл хэцүү шүү дээ тий. Тийм учраас дараагийн удаад яг иймэрхүү зүйл дээрээ маш их анхаараарай залуусаа. Бичлэгний хамгийн сүүлийн сэдэв бол Rap DJ хэмээх контенттой холбогдож байгаа. За ялангуяа Rap DJ-гийн төрөө хэмээх одоо бааталчин залуутай холбогдож байгаа. За энэ залуугийн хувьд бол өөрөө жудо бөхөр хичээлдэг. Тэгээд ерөнхийдөө тий одоо жудо бөхтөө нэлээд сайн барилддаг. Монголын хойч ирээдүйн энэ гэж яригддаг. Тэгээ бүр пресси их дуулган болгочлоо. Ерөнхийдөө нэг тиймэрхүү том тэмцээн рүү явах гад. Тэгээд ерөнхийдөө ингээд том тэмцээнд яваад за тэгээ бүр цаашлаад яг энэ нэрчээр явсан бол олимпиад хүртэл орох хэмжээний иймэрхүү ур чадвартай тамирчин залуу байсан юм байна. Төрөө хэмээх энэ жудочин болоод бааталчин залуу яг ямар асуудалд орчоо. За та бүхэндээ TV5-ын нэг мэдээлэл хүргье л да. Парисын их тулгад барилдахаар зэхэж байсан ирээдүйтэй тамирчин Инхтур Рэп Твжэ гэх залуусын дунд болсон үгэн тулалдаанд өөрийгөө Төвшин Баяр өрсөлдөгчөө Инхут хэмээн райм хэлсэн нь олонний игдүслийг төрүүлсэн. Түүний хэлсэн үгэнд ундуудсан олон хамгийн их ёс жудаг ах захаа хүндлэл зааж сургадаг гэх жудогийнхны төлөөлөл Инхүү өөрөөрөө бусдыгаач дүгнүүлээд амжлаа. Хамгийн жудагтай гэгдэх жудогийнхны төлөөлөл хүний эрхийн мэдрэмжгүй ёс зүгөө байгаа нь олонд энэ спортын үн цэнийг унгаж итгэлийг бууруулсан үйлдэл болсон юм. Даагнаас ундаггүй даргуураас ундаг бол гэдгийг өөрөөрөө батлан харуулсан Инхтур Парисын их дуулахад оролцохоор бэлдэж байсан ч бодлогогүй үгнээсээ болж барилдах эрхээсээ ч мултарч мэдхэр байдалд ороод байна. Жудагтай байсан бол их дуулахад орж амжилт гаргавал 2028 оны олимпикч зорих их аялал түүнийг хүлээж байлаа. Хинч шолноо чи бол Инхут начаа харин би бол Төвшин Баяр. Тэгээд энэ бүхний дараа папарацциг юм дээр нэг иймэрхүү мэдээлэл тавигдсан. Жудоч Инхтурийн барилдах эрхийг хасжээ. Тэрээр Рэп Твжэд оролцох үедээ чи хинч биш болноо. Чи Инхут начин харин би бол Төвшин Баяр хэмээснийг Монголын жудо бүхийн холбооноос ёс зүйн үйлдэл гэж үзэн барилдах эрхийг нь хасах шийдвэрийг гаргасан байна гэдэг маш том мэдээлэл гарсан. За тэгээд энэ нийтлэлийн комментээр бол маш олон бухимдсан залуучууд бухимдсан ард иргэд бол маш олноороо байсан. Тоглох тоглоомоо олж сэтгэж чадахгүй болтлоо ухамсын дороотолд орсон зүүрлэх юмаа мөн олвоо. Барилдах эрхийг нь хасах нь ёстой зөв. Энэ бандыг хизээж битгий дэвжээрүү гарга. Өөрөө унсан хүүхэд уйлдаггүй гэж одоо яах вэ? Ам алдвал барьж болдоггүй. Үгүй мэд. За нэг иймэрхүү одоо утга санаатай комментүүд бол тэр нийтлэлээр дүүрэн байсан. Төрөө хэмээх энэ залуудад тохиолдсон үйл явдал болон кейсэн дээрээс маш олон залуучууд ялангуяа тэр Рэп Твжэд оролцож байгаа залуучууд скол зүгээр те энгийн ингээд залуучууд маань маш олон зүйлийг одоо суралцаж авсан бахаа гэж миний бодлоор бодож байна. Одоо тэгээд яах вэ? Ерөнхийдөө бол яг энэ салбараар явах ёсгүй байсан юм байгаад тэгээд ам алдвал угаасаа барьж болдоггүй.
одоо тэг болох юм болохоороо боллоо. Видеоны эцэст манай суугт 63.6% нь огт subscribe даралгүй үздэг юм байна лээ. Тийм учраас та бүхэн манай суугт subscribe дараарай. За тэгээд миний энэ удаагийн бичлэг таалагдсан бол та бүхэн лайк дарахаа битгий мартаарай. Лайк гэсэн шүү дээ. Манай суугийн зүгээс бол 2025 онд 200 мянган subscribe-тай болохыг зорж байгаа. Тэгээд мөн 2025 онд бол мэдээж ойлгомжтой бас өөрийнхөө суугт байгаагүйгээр бас илүү олон контентуудыг хийж, илүү чанартай контентуудыг, илүү тийм шинэлэг контентуудыг хийнэ гэж бол зорж байгаа. Яагаад гэвэл одоо ерөнхийдөө 2019 онд анх эхэлсэн гэдэг чинь одоо 6 дахь жил рүү орж байгаа юм байна. Тийм учраас та бүхнээс зөвхөн би нэг л зүйлийг гуйж байгаа. Subscribe дарчих. Тэгээд болоо бусдын ямар ч асуудалгүй залуусаа би бусдыг хийнэ. Базаа бичлэгийг маань энэ хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Сакаут. Тэр аштай залуусаа.